шүү дээ. Би бол өөр дөрүүдийн ярьлаа. Өнөөдөр ТТV-ийн одоо зүүнтлийн урсгалыг бол нэг чигээр хөдөлгөөнд оруулж байна шүү. Тэгэхээр өнөөдөр зөвхөн замын хөдөлгөөний ачаал дээр ямар зохицуулт хийж байгаа вэ? За бид нар одоо ингэж зохицуулт хийж байгаа нь бол яг энэ нөгөө хичээл сургууль эхэлсэн. За бүр одоо нөгөө ажил ачаал нэмэгдэх үеэр энэ ачаалыг бууруулах зорилгоор одоо яг 7 сарын 24-өөс иргэдээ бас мэдээлэл хүргэх. За мөн одоо энэ мэдээллийн дагуу энэ нэг чиг хөдөлгөөнөө бас хүмүүс тасаж жоохон дасгах маягаар л одоо ингэж бэрт авж байгаа арга хэмжээлтэй. Тэгээ одоо ингээд энийхээ дагуу мэдээлэл бид нар цаглаасаа хүргэсэн байж байгаа. За одоо давхар энэ цагдаа нар бас яг энэ уулзрууд дээр за энэ нөгөө мэдээлэл авч чадаагүй иргэдэд нэг хүчлээс мэдээлэл хүргээд за ойрын хугацаанд бол ерөнхийдөө арга хэмжээ бол тооцохгүй. Иргэдэд бол мэдээлэх зорилгоор 9 сарын өмнө болоод ажиллана. Өмнө яг энэ замын энэ хувийн замын ачаал дээр хэр зэрэг байсан? Яг нэг чигээр урсгалд орсноор замын ачаалыг яаж бууруулж байгаа юм? За өмнө нь бол энэ та бүхэн мэдж байгаа энэ замын энэ хувийн ачаал бол ерөөсөн маш их байдаг тийм байдаг. Нэгдүгээр энэд маш машин дөрвөө зогсох, дээрээс нь одоо ойр орчмын одоо худалдааны төв болон төрийн байгууллагууд нэлээд олон тэгээд хувийн хвшлийн компани нэлээд байгаад учраас энэ үүсвэж байгаа иргэдийн хөдөлгөөн бол маш их байдаг учраас энийг бас нэг тойрог хөдөлгөөнд оруулж үзэг гэдэг шийдвэрийг одоо Тээврийн цагдаагийн албанд манай дүүргээс одоо тавьсны дагуу холбогдох байгууллагуудаар шийдвэрлэсэн байж байгаа. Тэгээ энэ бол одоо дандаа бол бид нар иргэд ерөнхийдөө дасгах үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ ерөнхийдөө нэг ачаал авах нэг 8 сарын 20-д цод ер нь бол нэг ер нь ачааллыг жоохон буурч харагдана. Чиглэлтэй дүүргийн зам зүйтэйгээ хэлсэн чиглэл ахлах зохицуулагч цагдаагийн дэд дуранд цэшин зэрэг. Юу гэрхэн бэ? Та ер нь үндсэн 5 юугаа бүгдийг За бүгдийн 5. За нөгөө хэдэг яа. Тэгэхээр өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд 5 чиглэлд одоо замын хөдөлгөөний нэг чиглэлийн урсгалд оруулж яг хаана одоо нэг чиглэлийн урсгалд оруулж байгаа. За Чингэлтэй дүүргийн нутаг дэвширт яг 3 цаг байж байна. Баян зүрх дүүргийн нутаг дэвширт 2 цаг байж байгаа. За Чингэлтэй дүүргийн хувьд ярихад компьютер лаандын одоо баруун замыг хойноос урагшаа нэг чиглэлд, зүүн замыг урдаас хойшоо нэг чиглэл болсон. За бид одоо яг ирээ зогссон байж байгаа энэ ТЭД худалдааны төвийн зүүн замыг хойноос урагшаа нэг чиглэл. За баруун зам буюу 8 шаргын замыг урдаасаа хойшоо нэг чиглэлийн хөдөлгөөнд оруулсан байж байгаа. За бид бүхний мэдих одоо мөнгөн завийн худалдааны төвийн зүүн талаар урдаасаа хойшоо нэг чиглэлийн хөдөлгөөнд орсон. За энэ зам маань одоо бүхэлдээ яг мөнгөн завьягаас эхлээд хойшоо тэр 33 дугаар сургууль, 23 дугаар 33 дугаар цэцэрлэг, 23 дугаар сургууль гээд бүгд урдаасаа хойшоо нэг чиглэлийн хөдөлгөөнтэй болсон байж байгаа. Баян зүрх дүүргийн хувьд ярихад бол Баян зүрхийн дүүргийн нутаг Баян зүрх зах байдаг, хүнсний зах. За энэ одоо захын баруун зам хойноос урагшаа нэг чиглэл. За урд зам нь баруунсаа зүүн чиглэлтэй нэг чиглэлийн хөдөлгөөнд орж байгаа. За мөн одоо Американ дэнжийн одоо урд зам байдаг. За энэ замыг зүүнээсээ баруун чиглэлтэй буюу Галс дүүрүүгээ нэг чиглэлд орсон. Нийт яг нийслэл Улаанбаатартай хэмжээд энэ 5 уулзрыг 5 одоо хорооллын дундх замыг нэг чиглэлд оруулаад ингээд өнөөдөрс мөрдөгдөж байгаа. Тавгийн зүгээр яг судалгаан дээр үндэслэж яг энэ чиглэлийг барих. Тэгэхээр яг тухайн энэ 5 чиглэл дээр яаж ерөн замын хөдөлгөөний ачаал хилтгэн буурах боломжтой гэж юу харсан юм? За энэ дээр бол одоо хамгийн одоо гол зүйл бол бүгд одоо анзаарч байгаа орон сууцны одоо хорооллын дундх зам байж байгаа. Иргэдээс одоо маш их гомдол санал ирдэг. Гэрийн гадаа хүүхд сигналдаад сэрээжлээ, өгшин настан шөнө өрөө унтуулахгүй байна гэх мэтчлээ. Энэ бол ерөөсөө одоо хоёр талаас аль нэг талд давуу хэрэг байхгүйгээр өөдөөдөөс халз тулдаг ардаасаа одоо дөрвөөс ингээд машин тэргэрүүд нэмэгдчихдэг. Тэгээд одоо сигналддаг энд одоо тэр оршин суугчд хүн амьдарч ин гэдгийг одоо ийм одоо боломжгүйгээр сигналддаг уур хүндэг зарим газар одоо бууга зодтолж байгаа бичлэг хүртэл одоо тавигдчихэж байдаг. Тэгэхээр энэ бүгдийг ерөнхийдөө хорооллын дундх замыг нэг чиглэл хөдөлгөөнд оруулж аль нэг тал нь давуу эрх хэлснээр энэ одоо уур бухимдал төгжир саатал байхгүй болно гэж үзэж байгаа. Эхнэр чинь иргэдэг ерөнхийдөө иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг бол энэ одоо 7 сарын 25-ны өдрөөс эхэлдэг нь бас одоо мэдээлэл хүргэх яг эд ачааллын үед бас иргэдэд мэдээлэх ийм одоо хугацаа өгж байгаа. Ерөнхийдөө бол нэг 7 сарын 8 сарын 10-д хүртэл хөдөлгөөний эрчим ачаал багтаа байдаг энэ үеүүдэд иргэдэд мэдээлэх энэ ажлыг одоо нэлээд төлхөө явуулахаар гэж төлөвлөд ажиллаж байна. Яг нэг чиглэл юм. Ер нь нүгээр.
Манай энэ дэдийг